бүгд мэдээж энэ Солонгос улсад бол энэ хүмүүс ажиллаж амьдрах, сурах ийм зорилготой ирсэн ч гэсэн энийхээ хажуугаар бас энэ одоо ЮНЕСКОд бүртгэгдсэн энэ сайхан өв соёл болох шагаан харваагаар одоо хичээлж бүр хоорондоо нэгдэж нийлж шагаан харваагаараа баг болж тэгээ ингээд Солонгос улсад ажил амьдарч байгаа монголчуудын нөө зохиогддог ийм томоохон тэмцээн уралдаанд орох зорилго тавьсан юм байна. Тэгээд би юу сая энэ хүнсний үйлдвэр дээр бичлэг хийх гэж ирсэн чинь 12 өрөөнд нь хүмүүс уртын дуу дуулаад ахаар сонирхоод ороод ирсэн чинь ингээд бэлтгэл хийж ажиллаад харж ирээд ингээд тэгээ бас энэ үндэснийхээ спортоор гэж хичээлж одоо тий бас нэг талаараа бол одоо эх орноосоо хол уугаач гэсэн өв соёлоо ингээд хамт явж байгаа нэг бахархууштай сайхан байлаа. ЮНЕСКОгийн их өвд бүртгэгдсэн одоо шагаан харваа гэдэг одоо Монголын уламжлалт одоо тэр үс уламжиж ирсэн энэ сайхан шагаан харваа юу наадгаагаараа тэгээд Монгол сайхан ирчүүд маань нааддаг сайхан жудагтай сайхан ирчүүд маань сайхан нааддаг учраас одоо хүний нутагч гэсэн бас өв соёлоо тээж энэ сайхан шагаан харвааг түгээн дэлгэрүүлэх одоо үйлстэй бас хүчин зүтгэж авнаа тэгээд цаашдаа одоо баг бүрдүүлж эндээ Солонгос улстай тэмцээн уралдаанд орж цаашлаад гадаад дотоод тэмцээн уралдаанд оролцох бас зорилт тавьсан одоо манай Содон өв баг маань одоо бэлтгэл сургалтаа бацаагаад явж байгаа. Тэгээд хүний нутагт бас дан галз ажиллаад авах бас хажуугаар нь Монголынхаа өв соёлыг тээх түгээн дэлгэрүүлэх одоо өөрсдийнхөө ч гэсэн бас Монгол одоо үндэсрэх тийм нэг Монгол үндэстэн гэдэг утгыг одоо харуулж бас энэ шагаан харуугаар бас тоглож эхэлж байгаа манай залуучууд бас тэрийг хараад бас маш их бахархаж байгаа. 2-3 ханагаа ингээд анх харуулж эхэлж ирснээр сүүлдээ нэмэгцээр одоо баг болоод нэг ямар ч бас багийн бүрэлдэхүүн болчиход байж байна. Зарим нь бол их богино хугацаанд одоо зарим залуучууд нь бол их сайхан харуулж сурж байна. Зарим нь бол одоо удаан ч гэсэн тэгэл одоо сурж байна. Ер нь шагаан өргөн дэлгэр тийм хөгжих тал руугаа орцсон юм шиг одоо санагдаж байна. Дундгой аймгийн Үлзий цум ариат аймгийн Гоцмөргийн цэлтэй. Тийм үү одоо 19 настай. Тэгээ өнгөрсөн 2025 оны 12 сарын 8-нд ирсэн. Тэгээ нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд сурах гээд ирсэн. Тэгээд одоо ах нартайгаа нийлээ сайхан гээ шагаагаа тоглоод ганц хоёрын зааж өгөөд тэгээ одоо тэмцээн оролдоонд орох гээд бас бэлтгэл хийгээл. Гүү би яг ирсэн өдрөө энэ Содон үнс гээд газар байдгийг мэдээд мах авах гэж ирсэн. Тэгээд яг орсон чинь юм энэ шагааны зурхай мод байсаах. Тэгээ нөгөө өөрөө харавдаг болохоор сонирхоод шууд асуусан. Энийгээ шагаа тоглолт юм аа. Тэгээд тэгдэж маргааш өрөөд ирээ. Тэгэл маргааш нэрэл сумом тавьж гал. Тэгээ одоо ингээл нэг баг болол явж ин да. Ч одоо Монголын одоо нэг ондоошол ч тэ. Тэгээ өв соёл энийгээ ингээ сайхан түгээн дэлгэрүүлээд нэгдээд нэг зорилгын төлөө ингээд нэг баг болоод бүгд өөр хүмүүст өөр үзэл бодолтой гэсэн яг нэг зорилгын төлөө нэгдээд ингээд явж байгаа нь маш гоё байгаа. Тэгээ ер нь шагаага тоглохоор гэр мэр санах мэдрэмж байхгүй болчтой. Тэгэл гэрээс олоогаач гэсэн шагаага тоглолчонгод нэх гоё болоо сэтгэл. Солонгос төрөд 18-9 жил шахуу болж байна. За бид одоо ерөнхийдөө бараг 4-5 сар шахуу хичээллээ бэлтгэлээ гээл ингээл. Тэгэл яг ажил төрлийнхаа завсар зайхах тэгэл. Хоббирал. Хоббинд дээл.